Орой минь үзэгчтэй. Энэ бол 2 дугаар суваг Улаанбаатарт 21 цаг болсон байна. За ингээд цензургүй яриа эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Бацагт оролцож байна. Танд орой минь төргий. За орой минь 2 дугаар суваг телевизийнхаа үзэгчдэд орой минь төргий. За өнөөдөр таны асуудлыг одоо Улсын хурлах шударгаас эслээс хэвлэлийн баг хурал ихтэй хэлсэн. За Бацагт гишүүний асуудлыг бол одоо Улсын хурлын даргад хүрэхээр болсон гэсэн. Тэгэхээр шударгаас эслээс та гарах мэдгдлээ хийцэн. Энэ процесс нь яаж явагдд юм бэ? Ер нь бол Улсын хурлын дэгийн тухай хуулиараа за Улсын хурлын гишүүн хэрвээ бүлгээс гарах юм уу өөр бүлэгт нэгдэхээр болвол тухайн бүлгийн даргадаа аль биесээр хандаж бичгээ өгдөг. За бүлгийн дарга нь тэрийг улсын хурлын даргад уламжиж улсын хурлын дарга улсын хурлын чуулганд уншиж танилцуулснаар л асуудал шийдэгддэг юм лээ. Таны асуудалд айгүй худаж шít. Миний бодожгоор баг 2-7 хоног, 3-7 хоног болчихвоо. Тэгс. Ер нь бол яг хүсэлт гаргаад мэдгдэл хийснээс хойш бол нэлээд урт хугацаа болж байна л д. Тэгэхээр анх бичиг өгөхдөө манай туслахын бас хариуцлагагүй явдлаас болоод нөгөө хуулийнхаа заалтыг буруу бичээд ингэсэн. Тэгээ дараа нь залруудаа дахиад бичих өгсөн байж байгаа. Тэгээ энэний дагуу бол шударгаас эвслийн бүлгийн дарга Батцэрэг дарга тэр бас аль биесээр уулзсан байгаа. Өөрөөр хэлбэл би бүлгээс гарах нь үнэ. За миний улсын хурлын гишүүний энэ сонголтыг та нар хүндэтгч үзэх ёстой гэдэг асуудал тавьсан. Тэгээ бүлгийн дарга өнөөдөр бүлгийн хурлаараа энэ асуудлыг ирээд улсын хурлын даргад уламжлахаар болсон байна л. Таныг бүлгээс гарахаар намаасаа гарна гэсэн ойлголт байгаа тань л да. Тэгэхгүй яг уу би бол ерөөс намаасаа гараагүй бүлгээсээ гарсан гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. Зүгээр яг улсын хурлын гишүүнийхээ хувьд бол мэдээж Монгол үндэсний ардчсан намаас нэр дэвшиж гараагүй шударгаас эвслийн нэр дээр нэр дэвшиж улсын хурлын гишүүн болсон байгаа. Зүгээр бүлгээс гарах орох энэ асуудал бол улсын хурлын гишүүдэд бол нээлттэй л байдаг зүйл. Хойлоо. Та тэг бүлэггүй яаж ажиллах юм? Улсын хурл ч одоо бүхнийг олонхороо шийддэг газар шүү дээ. Тэг. Ер нь өнгөрсөн 2 жил бараг хугацаа болж ш сонгуулиас хойш. Тэг энд бол бүлэг дээр за ер нь бол нэгдэх өдөр болгоно л нэг бүлгийн хурлал болдог. Тэрнээс өөр одоо нэг айхтар бүлгийн гэмээр бүлэггүйгээр одоо үйл ажиллагаа явуулахад хүндч гэдэг юм уу тийм асуудал бол ирээс тохиолж байгааг л. Тэгээ одоо бас улсын хурлын гишүүнээр сонгогдоод бас багагүй хугацаа тууллаа. За энэ хугацаанд бол ер нь ямар ч байсан бүлэггүй ч гэсэн улсын хурлын гишүүн өөрөө идэвхтэй байгаад үзэл бодлоо илэрхийлээд за улсын хурлаас одоо байгуулсан тэр ажлын хэсгүүдэд нь ороод идэвхтэй ажиллах юм бол сонгогчдынхаа болон өөрийнхөө бодол санааг бол хууль бодлогын зөвшөөрөлтөд тусгаад явах ийм бүрэн болцоо байгаа юм байна л гэж харж байгаа. Энэ утгаараа бол би одоо бүлгээсээ гараад бас л чамгүй хугацаа өнгөрчлөө. Энэ хугацаанд ч гэсэн ажил урагштай улсын хурлаас одоо байнга ороодынхаа оролдоонд идэвхтэй оролцоод ажлын хэсгийнхаа оролдоонууд идэвхтэй оролцоод шуулганд идэвхтэй оролцоод өөрснийхөө санал бодлыг тусгаад дэмжлэг аваад ингэж явж байгаа. Та сая муу ханаас нэр дэвшээгүй би шударгаас эвслээс нэр дэвшээж улсын хурлын гишүүн болсон гэж байна шүү дээ. Тэгэхээр та өнөөдөр эвслийнхаа бүлгээс гарчлаа. Тэгэхээр эн чинь эвслээсээ гарчиж байгаатай адилхан юм шүү. Тэгэхээр нөгөө мөрийн хөтөлбөрөө яах вэ? Тий, ер нь бол эвслээс гарч байгаа гол эвслээс гарч ийн гэсэн үг. Бүлгээс гарч ийн чинь эвслээс гарч ийн л гэсэн үг. Би өөрөө сул чөлөөтэй өөрийнхөө толгойг хүнд мэдүүлэхгүйгээр үзэл бодлоо илэрхийлээ саналаа өгөөд ингэж явдаг л ийм л гишүүн байл гэж хүссэн учраас энэ бүлгээс гарч байгаа юм. За бүлгээс гарч байгаа энэ учир шалтгаан бол дахиад нэг мөрийн хөтөлбөртэй ч холбоотой шүү дээ. Анх бид нар чинь 12 оны сонгуульд орохдоо 5 хувьсгал хийнэ гэл. Айхтар 5 хувьсгалын тухай яриад тэрийг одоо иргэд сонгогчтой яриад шударга ёсыг тогтооно эдийн засгийн хувьсгалын хүрээнд бид баялагийг эзэд нь олгомж гэдэг юм уу? Оюун санааны хувьсгалч гэдэг юм уу? Энэ 5 хувьсгалыг яриад сонгогчтой амлаад явж исэн болвол
анханасаа энэ бүлэг байгуулсан цагаас эхлээд зарим гишүүд тухайлбал уян гишүүн бид бол энэ эвслийн мөрийн хөтөлбөртэй засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй эвслийнхаа мөрийн хөтөлбөрийг ахиухан тусгаачаа сайднараа та нар энэ эвслийг төлөөлж бүлгийг төлөөлж одоо энэ засгийн газарт ажиллаж байгаа сайднар шүү дээ. Тийм учраас энэ мөрийн хөтөлбөр биелүүлэх талаар мөрийн хөтөлбөрт засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгах талаар одоо онцгой анхаарч ажиллаж байгаа гэж одоо байнга шаардлага тавьдаг байсан. Тэгээ сүүлийн үед бол ер нь одоо сайд нар маань одоо томлогдоод тэрнээс хойш бол бараагийн цөөхөө олж хардаг болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл засгийн газар хаваараа л эргэлддэг хаяа нэг бүлгийн хурал болон тэр бүлгийн хуралдаа тааралдан тэн дээрээ тар төрхийн иймэрхүү л байдалтай л явж ирсэн. Тэгээ ер нь бол зүгээр би яг гадагшаа харж улс төр хийж одоо янз бүрийн байдлаар одоо ярьдгүү ч гэсэн бүлгийн хурал дээр бол камергүүгээр маш одоо хатуу ширүүн шүүмжилж ирсэн. Ажлаа хий та нар муу хийж гин энэ мөрийн хөтөлбөрийг илүүлэх юм чинь болохгүй байна гэдэг байдлаар асуудал хандж ирсэн. Тэгээд ер нь олон юм дээр бол бид нэр санал зөрчилдсөн байгаа. Тэгээд энэ бол зүгээр тухайн үед болсон нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдсэн асуудал биш. Ер нь хоригдлогдсон асуудлууд их байсан учраас цаашдаа ийм байдлаар одоо бид нэр явж болохгүй бас дуу хоолойгоо илэрхийлж явах хэрэгтэй байна гэдэг үднэс л одоо бүлгээс гарсан байж байгаа. Гол асуудал бол давхар дийлийг тайлахад танах одоо завсарлага авъя гэснээс болж та өргөдлөө өгсөн тийм үү? Би зөв ойлгож байна. Тий, яг тухайн өдрийн одоо миний гол игдүүцсэн асуудал бол энэ. Энэ давхар дийлийн хуулийг бол баг өргөн бариад жил хилцэгдээд одоо баг хагас жил болчихлоо шүү дээ. Тэгээд ардчилсан нам завсарлага аваад яг одоо чуулган завсарлахын өмнө завсарлага аваад. Чуулганы завсарлагаа гэдэг бүтэн 2-3 сар одоо энэ чинь завсарлага авлаа шүү дээ үндсэндээ. Тэгээ чуулган эхлэнгүүт одоо ардчилсан нам завсарлагаа зогсож байна гэсэн. Зөрүүлээд шударга ус эвслийнхэн завсарлага авах тухай ярьж гисэн. Таанаас нь ч ийм шахалтууд ирж гисэн. Цаанаас нь гэдэг нь хаанаас юм бол? Өнөөдөр засгийн газрын зүгээс л байгаа шүү дээ. Засгийн газрын зүгээс л одоо та нар завсарлага авчих. Энийг хилцүүлэхгүй жаа хоошлуулъя ч гэдэг юм уу ийм асуудал тавьж ирсэн. Тэгэхээр би бол тухайн үед ямар байр суурь илэрхийлж ирсэн бэ гэхээр тэртээ тэргүй улсын их хурлын гишүүд чинь хаашаага конфдох вэ гэдгээ шийдсэн байгаа шүү дээ. Наадвал чинь тэнийг улсууд биш шүү дээ. Тийм учраас 5 хоног завсарлага авлаа гэд юу өөрчлөгдөх юм бэ? Энэ одоо энийг хурдан шийдээд хажуугаар нь эдийн засаг хүнд байна. Биднэрт батлагдах одоо хилцэгдэх очроо хүлээгээд байж байгаа олон хууль байна. Энийг хилцээд явъя л да. Улс орны өмнө тохиолдож байгаа олон асуудлуудаа шийдэд явъя л гэдэг ийм байр суурьтай байсан. За дараа нь яаж өгнө вэ гэхээр дахиад 3 хоног завсарлага нэмж авах тухай иргэдэд хэлсэн байхгүй. Тэгэхээр би одоо уурсан л юу ярьж байгаа юм бэ? Сая 5 хоногийн дотор завсарлага аваад энэ гишүүдийн бодол санаа өөрчлөгдөөгүй адилхан одоо 3 хоногийн дотор юу өөрчлөгдөх юм бэ? Эн чинь нийгмийг одоо маш их хүлээлт бий болгочоод нийгмийгээ талцуулчаад та нар одоо ийм байдлаар асуудалд хандаж болохгүй гэдэг байдлаар оролсон. Ер нь бол та бүхэнтэй бол үзэл бодол нийлэхэ болж гэн дөө. Тэгээд хамгийн гол нь одоо тухайн үед нөгөө бүлгийн дарга маань шилжижсэн сайд нарын зүгээс шилжижсэн. Одоо бүгдээ нэг өстө атгсан гар шиг зангидсан гар шиг ингэж сул ажлыг саналаа хүртэл ингэж өгье гэдэг ийм асуудал ирсэн л. Тэгэхээр би бол хог гишүүнийхээ хувьд юу гэж бодож байгаа нөхдөр манай Ховд аймгийн сонгогчд маань надад намайг сонгохдоо за чи хүний толгоогоор толгоо хийж яваад ирээрээ гэж хэлээгүй шүү дээ. Өөрийнхөө бодлоор иргэд сонгогчд маань юу хүсэж ийсэн, юу захижсэн бэлээ тэрийг бодоод альва асуудалд хандаараа саналаа тэгж өгөөрэй гэж одоо захисан учраас би ийм шийдэлд хүрэхээс өөр аргагүй байдалд хүрээд за би энэ бүлгээс чинь гарлаа та нар маань харин зангидсан гар шиг, хатгсан гар шиг цул бат сайхан ажиллаараа гэж хэлээл гарсан. Тэгээд тэр цагаас хойш хуралдаа суугаагүй. Та засгийн газрын үйл ажиллагаанд юу ямар дүн тавьж байгаа вэ? За, ерэн засгийн газрыг бол анханаас нь нэлээ юм хийх байх гэж гордсон, найдсан, дэмжсэн, оруулж ирсэн бүх асуудлыг дэмжсэн байж байгаа. За, зээл аммаар байна. Чингис нэртэй бонд босхё, бондор одоо мөнгө босхё. 4.5 тэрбум доллар босхё гэж дэмжсэн. За, ийм хууль батлах хэрэгтэй байна. Энэ хөрөнгө оруулагчдыг ингэж татмаар байна гэсэн дэмжсэн. Засгийн газрын сайд нарын өргөн барихт нь бас дэмжээд аваад үлдсэн.
ерөнхий сайдд нь итгэл үзүүлэх үгүй юу гэдэгт нь ямар ч болцлогүйгээр ямар ч одоо юугаар л одоо дэмжээл ирчихсэн. Өөрөөр хэлбэл энэ засгийн газрыг жаахан тогтвортойхон шиг ажилуулад жаахан юм хийлгээд аваад Монголын ард түмэн Монгол улс хожно л гэж ингэж бодож байсан. Одоо бол сэтгэл дундуур байна. Үнэхээр гарч байгаа үр дүн нь ямар байгаа вэ гэдгийг өнөөдөр харуулж шít. Ард түмний амьдрал бол унж байна. Бизнес гэдэг чинь одоо бас явхаа болчлоо. Мөнгөний ханш чи хаашаа болчих уу? Валютын ханш чи хаашаа болчих уу? Энэ бүх юм чинь бол ард түмний нуруунд дээр үүрэгч байгаа. Тэгээ өнөөдөр бид нэр бүх юм сайхан болж байна. Бүх юм болж байна. Гагцгүй гадаад талдаа л одоо хэцүү байгаа учраас бид нэр хямраад байна гэдэг ийм зүйл яриад сууж таарахгүй байхгүй юу? Би бүлэг дээр хүртэл ярьж байсан. Ерөнхий сайд манай бүлэг дээр ирж мэдээлэл хийгээд эдийн засгийн хөгжлийн сайд нь, сангийн сайд нь, уул уурхаан сайд нь одоо Монгол банкны ерөнхийлөгч нь хүртэл ирээд мэдээлэл өгсөн. Энэ дээр хүртэл хэлжсэн. Та нар бүх юмыг сайхан болгоод бүхнийг одоо бурууг бусдаа сайгаад ингэж болохгүй. Үнэхээр энэ эдийн засгийн хямарцсан, хүндэрсэн ийм байна штэ. Ард түмэн чинь бухимдалтай байна штэ. Энэ авж байгаа хэдэн төгрөг чинь одоо энэ амьдралд нь хүрэхгүй байна штэ. Ингэж яах та нар бүх юм сайхан байна гэж яриа сууж байгаа чинь болохгүй байна. Та нар энэ өргөдлөө өгөл гэж хэлжсэн. Одоо тэгээд танд ямар нэгэн одоо засгийн газрын зүгээс ч юм уу те дарамт за одоо арай ч их хурлын гишүүн хүнийг дарамтлахгүй л байх л да. Гэхдээ ямар нэгэн игдүүцлээ илэрхийлж байгаа хэлбэр байна уу? Гайгүй дээ. Ер нь бол ямар нэгэн байдлаар одоо өөрснийг нь эсэргүүцсэн ч юм уу эсвэл давхар дээлийг нь тайлна гэж санал өгсөний төлөө бол ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирж байгаа юм бол байхгүй. Ер нь бол урд нь шүүмжилж байсан одоо ч гэсэн шүүмжилсээр л байх бол. Энэ парламентод хоёр их хурлын гишүүн намаас солисон. Их хурл сонгогдсноос хойш. За нэг нь ариун гишүүн. Нөгөөх нь цолмон гишүүн. Ариун гишүүн ардчилсан намд орсон, цолмон гишүүн Монгол Ардын хувьсгалт намд орсон. Тэгэхээр танд сонголт байна. Яагаад болохгүй гэж ардчилсан нам байна, ардын нам байна, Монгол Ардын хувьсгалт нам байна. Тэ яг хөө ер нь бол энэ хоёр гишүүн намаас солисон нүг. Иргэний зэргийг мартчих. Тэ яг хөө манайхан ч одоо нэг тийм нам солихоор л нэг л их орноо сольж байгаа юм шиг л боддог болж л тэгээд тухайн хүнийхээ хувьд бол ямар намаа сонгоод яагаад явах нь бол үндсэн хуулиар олгогдсон эрхэнд байж байгаа шүү дээ. Хаанч үзэл бодол. Тэр тухайн нам одоо жишээлбэл одоо ардсан нам байлаа гэж бодоход ардсан нам нь тухайн үед нэг хүн таалагддаггүй байж байгаад одоо гинт явуулж байгаа бодлого таалагдаад юм уу тэгэд орж болно шүү дээ. Асуудал. Зүгээр миний хувьд бол би анханасаа л намайг ингээ бүлгээсээ гарлаа гингүүтэл аль нэгэн нам руу оруулах ажиллагаа эхэлж байгаа юм шиг санагдсан л да. Өөрөөр хэлбэл хэвлийнх нь ирэл тайл нам руу орох чинь ардсан нам руу орцсон уу, шонхор фракцд орцсон уу гэх шиг эсвэл ардын нам руу одоо базыгаа дагаад орж ийн үү гэх шиг Монгол Ардын хувьсгалт намд оруулсан ч таны бац чинь бив зөвтг шүү тий. Тэр зөвтг шүү. Тэгээ энэ бол нууц биш учраас нуугаад явах уу. Тийм учраас надад бол одоогоор ямар нэгэн намд орё гэсэн бодол байхгүй. Би санал тавьж гинэ цаадалж байна. Гэхдээ тоглоом шоглоомор ч гэсэн манай намд ороо гэдэг байдлаар хандж байгаа юмнууд би. Гэтэ тэрийг бол би яг албан ёсны санал гэж үзэхгүй байгаа. Тэгж сериосны хүлээж авах болохгүй гэж нам солих чамар их орноо солих гэж байгаа юм шүү дээ. Гэхдээ яг хөө ер нь бол орж болно шүү дээ. Ямар ч нам руу орж болно. Ардсан нам руу ч орж болно, ардын нам руу ч орж болно, нам байгуулчих болно, бие даачч болно. Энэ бол тухайн цаг үеэлээ улс төрч хүний хийх сонголт байгаа байхгүй. Тэгэхээр за. Тэг яг хөө ер нь бол одоо цаашдаа одоо улс төрд байх уу, байхгүй юу гэдгийг эхлээ шийдэх хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл дараагийн одоо сонгуульд би улсын хурлд нэр дэвшгүй үгүй юу гэдгийг эхлээ шийдэх хэрэгтэй. За тэрний дараа бол аль намаас вэ? Би даах юм уу, яах юм? Энийг бол тухайн үедээ шийдэх ёстой асуудал гэж байна. Та гэхдээ улс төрд бол үргэлжлүүлж явна гэж бодож байгаа үстэй. Гэхдээ ер нь бол мэдээж улс төрд орсон юм чинь энэ одоо үйл хэрэг энэ бүх юм үргэлжлүүлэх гэж бодож байгаа л да. Тэгэхдээ би бол яг эцсийн байдлаар 16 оны сонгуульд нэр дэвшнэ гэдэг эцсийн байдлаар шийд гаргаагүй. Энэ бол тухайн үедээ бас иргэд сонгогчдоос асуугаад тэгж шийдвэр гаргах. Хэрвээ тойрогч хүлээж авбал тийм ээ. Нам чин таныг нэр дэвшүүлэхээр болов гэсэн үг. Үндсэн хуулийн тухай та цус дурдаад өнгөрсөн. Энэ дээр нэг улсын хурлын тухай хууль дээр байна л да. Одоо аль нэг бүлгээс гарсан гишүүн дахиж их хурл дотор бүлэг байгуулахыг хориглосон юм шүү дээ. Тэгэхээр энэ үндсэн хууль зөрчсөн асуудал биш үү?
Тухайн Би хүний одоо жишээлбэл өөрийнхөө харьяалагч байгаа бүлгээсээ гараад өөр одоо бүлэггүй байгаа гишүүдийг нийлүүлээд бүлэг байгуулахыг л хориглосон байхгүй юу? Түүнээс биш би бүлгээсээ гараад өөр бүлэгт нэгдэж болно. Эсвэл би даасан одоо чөлөөт гишүүн байж болно. Энэ нь бол хуулиар хязгаарлаагүй л байгаа байхгүй юу? за сайхан их хурлаар давхар дийлний асуудал орохын өмнөх нэг сонин сенсац тэгсэн. Та мэдж байгаа бах. Одоо арчилсан нам энх хоёртой одоо холбоотой нууц гэрээ байгуулах гэж байгаа тэр нь задарсан. Та тэрийг яг албан ёсоор олж үзсэн үү? Би бол сүүлд сайтуудаас сонингийн нүүрэн дээрээс олж харсан л да. Тэгвэл тим юм яваад байна, тим юм болоод байна гэдгийг бол нөгөө бүлгээс гараагүй байж хатад дуулжсэн. Өөрөөр хэлбэл тим гэрээний тухай яригдж байна гэдэг. Тэр зүйл заалт бүх юм чинь бол яг л үнээр нь тавьсан байна л. Бүлэг дээр ярьсан юм уу тэр? Бүлэг дээр албан ёсоор яриаггүй. Улсын хурлын гишүүдийн дунд Монгол Ардын хувьсгалт нам, ардчилсан намын удирдлагуудын хооронд ийм гэрээ хийгдэж байна. Ийм гэрээ яригдж байна. Тэр нь бол тийм зүйл заалттай юм байна гэдэг асуудал яригдчихсэн байхгүй. Энэ бол миний бас нэгдүүцлөхөр өссөн нэг зүйлийг нэг шүүд. Тэгээ өөрөөр хэлбэл ийм байдлаар асуудал шудраг ус байж болохгүй. Жишээлбэл хоёр намын удирдлагууд л хоорондоо тохирол улс орны хувь заяа нөгөө иргэд сонгогчдын өмнө шийдвэр гаргадаг ийм байдлаар асуудалд ханддаг байж болохгүй л гэдэг энэ уур бөхөндөл чинь тухайн үедээ бас л байсан л байхгүй. Угаасаа л ингэж нууц гэрээгээр л зохицуулсаар ирсэн ш. Та өмнөх улс төрийн түүхүүдийг санаж байгаа зү. Эвсэл байгуулагдах болгонд л ямар нэгэн гэрээ хийдэг. Тэгэл тэрнийга нуудаг, нуусныг бид нар олж аваад тавьчихдаг ш. Тэгэл тэрний дараа тайлбар хийдэг ш. Тэ яг хоо ер нь бол янз бүрийн одоо аль бисны гэрээ байна л да. Тухайлбал Монгол Ардын хувьсгалт нам, Монгол үндэсний ардчилсан нам хамтраад сонгуульд ороод эвсэл байгуулад хийсэн гэрээ гэж байна. За Монгол Ардын хувьсгалт нам, Монгол үндэсний ардчилсан намын шодрог ус эвсэл ардчилсан намтай хамтраад засаг байгуулах тухай гэрээ байна. Энэ бол аль бисны юм. Энэ нууж хагаад байх шаардлага байхгүй. Энэ бол хуулийн дагуу юм. Өөрөөр хэлбэл энэ гэрээний цаана юу байна вэ гэхтээ дахиад нөгөө мөрийн хөтөлбөрүүд чинь байж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр байж байгаа. Энэ бол зөв зүйтэй асуудал. Зүгээр миний хамгийн гол нь нэгдүгээр төрүүлж байгаа юм бол Монгол Ардын хувьсгалт нам, Монгол үндэсний ардчилсан нам гэж хоёр бүхэл бүтэн намаас бүрдсэн эвсэл байхад нэг намын тасалж аваад гэрээ хийгээд явж гин гэдэг бол нөгөө цаад ардчилсан намын удирдлагууд нь цаашаа янзын улс байдیں۔ Манай Монгол Ардын хувьсгалт намын улсууд хаашаа янзын улсууд вэ гэдэг ийм л гайхлыг бас төрүүлж байгаа юм л та. Тэгэхээр бол эн чинь ханилж яваад ханаа гэдэг шиг юм болж байгаа шүү дээ. Шудраг эвслийг ингээд гаднаас нь харахад их сонин дүр зураг харагддаг л да. Тэр эвсэл өөрөө энх хоёр гэдэг хүнээс хараат юм шиг. Тэр энх хоёр гэдэг хүний юу хэлснийг биелүүлж идэг юм шиг. Нэг тийм галсын удирдлагатай хүүхдийн тоглоом машин шиг харагдаад байгаа байхгүй юу? Та тэрнтэй санал нийлэх үү? Эвслийг тэгж удирдах нь чи юу юм? Тэгээ зүгээр Монгол Ардын хувьсгалт намын дарга нь бол энх хоёр дарга хэвээр байгаа шүү дээ. Тэгэхээр намынхаа бодлогод бол илэрхий шууд нөлөөлж чадж байгаа гэдэгт нь бол би эргэлзэхгүй байна. Зүгээр давхарт нь Монгол үндэсний ардчилсан намыг хамтд нь удирдах байгааг бол худлаа. Бид бол өөрснийхөө бодлоор, өөрснийхөө толгоогоор л өөрийнхөө намын үзэл баримтлал энэ бүх юмараа л асуудал хандаал явж байгаа. Гэтэ танаа хоёр чи эвсэл шүү дээ. Эвсэл. Гэхдээ эвсэл мөртлөөл одоо тэгэл одоо засгийн газар байгуулсан цагаас хойш л зарим нь засгийн газраас гарна гэж зарим нь тэрийг нь үгүйсгээл ингээл бидний хоорондын зөрчилдөөн гэж өнгөрсөн хугацаанд зөндөл байсан шүү дээ. Нэг намынхан засгийн газраас гарнаа гэдэг мэдгэл хийгээл нөгөө нам нь болохоор тэгж болохгүй энэ засгийн газрыг тогтвортой байлгах хэвээр Монгол үндэсний ардчилсан нам бол одоо нэг хүний төлөө тэг шийдвэр гаргадаг нэг хэсэг бүлэг хүмүүсийн төлөө тэг шийдвэр гаргадаг хүмүүс бишээ. Бид нар асуудал тууштай байна гэдэг ийм байр суурь би хүртэл илэрхийлээ сонир хэвлэлээр ярилцлагыг л явж ирсэн. Монгол Ардын хувьсгал нам ингэдэг одоо чинь сонгуулийн үр дүнгийн дараа тэдний жагсаалтаар нэг нойрч гисчихсэн хүн бол яхахгүй энэ хоёроо байсан. Тухайн үед гэмт хэрэг шалгагдчихсэн учраас улсын хурл руу орж ирж чадаагүй. Хожим нь ял авсан. Жагсаалтын арын гишүүн урагшаа орох хэрэгтэй байсан хүүн байсан л та бочгоргээд. Тэгэд энэ мэдчлэн нэг ийм сонин үйл явдал энэ намайг тойроод болдог байхгүй юу. Тэгэхээр тэртээ тэргүй нэг савнд байгаа. Нэг мөрийн хөтөлбөртэй танаа нам хичнээн зүхтаад яахын адилхан л Монгол Ардын хувьсгалт намтай л
тэдний ном муу юм сонсвол танаач сонсон, сайн юм сонсвол танаач сонсон тийм биз дээ. Тэр нь бас үнэн л дээ. Тийм учраас л та нартаа санал нийлэхгүй байна, болохгүй байна, үзэл бодол таарахгүй байна гэж би бүлгээс гарч байгаа. Өөрөөр хэлбэл тэн дотроо би бүлэг дотроо суугаалах юм бол ерөөсөө адилхан л нэр очиж зүү шүү дээ. За. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн гэж одоо байна уу? Амлалт нэх ард түмний хөдөлгөөн гэж яагаад байгуулагдсан түүхийг нэрээ л да. Ер нь 2008 оны сонгуульд би өөрөө нэр дэвшижсэн. Нэр дэвшээд явж хахад манай иргэд сонгогчд бол айгүй их өндөр дэмжлэгтэй байсан. Тэгжсэн чинь нэг нам нь иргэддээ сая төгрөг өгнө. Нэг нам нь сая 5 давуулаа сая 500 өгнө. Гэт ингээд амлаад тэр байтхаа маш олон одоо том амлалтуудыг амлаад ингээд гадарсан. Мөнгөний сонгуул болсон. Мөнгөний сонгуул болсон. Тэгээд ард түмэн бол мэдээж амьдрал нь хүн дэмчин тухайн үед бол нөгөө ирэх барьжсэн хоёр намынхаа амлалтанд бол итгэсэн байхгүй юу. За тэгээд 2000 одоо сонгуулийн маргааш л өгнө гэж ярьжсэн шүү дээ. Өгнө. Тэгээ 2009 он гарлаа нөгөөдөл чинь нөгөө амлалтаа санах шинжгүй бүр мартуулах одоо маягтай болоо явцсан шүү дээ. Тэгэнгүүт нь ирээсээгүй энэ амлалтыг одоо бид нэр сануулъя гээд тэгээд одоо уянгаад санал тавиад бид нар хамтраад амлалтны ард түмний холбоо байгуулад тэгээд энэ их хөргчдээс амлалтын нэхий гэдэг ийм зүйлийг яриад анхныхаа аймагт очоод уулзалт хийгээл бөөн дэмжлэг авсан байхгүй. Их дэмжлэг авч ирсэн шүү дээ. Их дэмжлэг авсан. Тэгээд өөрөөр хэлбэл маш зөв юм шидэж байгаа хүүхдүүдэд та нар бити бууж өгөөрэй, ирчээрээ яваараа энэ эрх баригчдаас амлалтын нэхээрэй гэсэн. Тэгээ нэгсэн бид нэр тэмцсэн, жагссан, өлссөн бүхэл зүйлийг хийсэн. Хөдөө би яг одоо монголоороо бол одоо тухайн үед 2 удаа бүтэнд орж ирсэн уянга хавтар. Тэгээд бас үр дүн гарсан гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө бүгдийн эс юма гэхэд ямар ч байсан тодорхой хэмжээний амлалтуудыг биелүүлж чадсан. За ер нь бол энэ улс төрийн намууд цаашдаа сонгуульд ийм бэлэн мөнгөний популист амлах нь буруу юм байна гэдэг дүгнэлтэд улс төрчдийг хүргэсэн байж байгаа. Энийний үр дүнд хууль гаргасан. Энийний үр дүнд бол өнгөрсөн 12 оны сонгуул бол ямар ч бэлэн мөнгөний амлалтгүй ийм одоо сонгуул болсон. Тэнд тэр байтхаа одоо мөнгө тараахыг, юм тараахыг хориглосон сонгуул болсон. Би бол дэвшил гарсан гэж бодчих. Гарсан. Тэр танай хөдөлгөөнөөс бол дэвшилт гарсан. Тэгээд яг одоо би үргэлжлүүлээд ярихад одоо ингээд улс төрчд ч гэсэн асуудаг юм бол нөгөө амлалтны ард түмний холбоо яаваа. Нөгөө Батцогт хаачваа, уянга хаачваа. Яагаад улсын их хурлд ороод чимээг болчихваа гэдэг ийм асуудал ярьж байгаа байхгүй. Тэгэхээр би нэг л зүйлийг ярилцлага өгөх болгонд ярьдаг. Тухайн үед тэмцэжсэн нүнэн. Манай иргэд сонгогчид за одоо чи тэмцсэн сайн байна бас шударгад гэж мэднэ бид нарыг зөвлөлөд ажиллаж чадна бидний одоо янз бүрийн асуудал дээр оцч нүүдүүлэлт хийлгэж нүүр улаалахгүй байх тийм учраас чамааг их хурлд сонголоо гэсэн их хурлд сонгогдсон их хурлд сонгогдсноор би төрийн өндөр саналаар гарч ирсэн хотоос тий төрийн хүн болж байгаа өөрөөр хэлбэл би энэ их хурлын гишүүн болцоод скватрын талбай дээр туг намруулал лоодсон намруулал ингээд тэмцээд байх нь хэр зөв юм бол доо гэж боддог. Мөн улсын хурлд ороод туг намруулаад лоодсон намруулаад ажил хийхгүй ажилтнад нь садаа болоод байх хэр юм бол доо гэж боддог. Яагаад лоодсон барьж улсын хурлын гишүү явж болохгүй? Болно л доо болно. Гомдлог гишүүн. Ер нь болно. 4 жил явсан шүү. Ер нь болно. Тэгэхдээ ер нь бол намайг сонгохдоо чи тэнд очиод үүмүүлээд бай гэж биш. Аль болохоор биднэрт хэрэгтэй хууль батал. Энэ улс оронд хэрэгтэй бодлого батал. Аль болохоор тэнд одоо шудраг бай гэдэг үүднээс сонгосон болов гэж бодож байгаа. Тэгэхээр бол би яг энэ үргээл гүйцэтгэж илүү төрийн хүн болох гэж илүү тэр улсын хурлын одоо хилцэгдэж байгаа хууль бодлогын бичиг баримт энэ бүх юм дээр бол бодол санаагаа тусах юмсан өөрийнхөө хүн юмрыг оруулах юмсан иргэд сонгогчдынхаа бодол саналыг тусах юмсан гэж л ингэж л зорж байгаа. Түүнээс биш одоо тэнд очиод ам хамраа хамхиулаад одоо номхон дуугүй суугаад ингэсэн бол байхгүй шүү дээ. Зүгээр камерын өмнө ил гарч янз бүрийн байдлаар орилж ашиглахгүй байгаа болохоос биш. Ер нь бол камергүй үдэж гисэн тэр бүлгийн хурал дээрээч босод үдэж өөрийнхөө үзэл бодлоо хэлээд хатуу ширүүн шүүмжлээ хэлээл явж байгаа. Би асуудалд энэ байр сууриас л хандъя цаашдаа ч иймэрхүү байдлаар асуудалд хандж явах хэрэгтэй гэж бодож байна. Одоо тэгэхээр уянга гишүүн та хоёр их хуралд суудсан. Тэгэхээр амлалтны ард түмний хөдөлгөөн дээр яг хэн бэ? Одоо яг амлалтны ард түмний холбоо бол нэг нөгөө ярихад яг одоо удирдаад чиглүүлээд ажиллаж байгаа хүн бол байхгүй байна.
тэргүүн би хэвээрээ ерөнхий зохицуулагч нь уян хэвээрээ байж байгаа. Ер нь бол олон саналууд ирж байгаа л да. Жишээлбэл ардын намынхан амралтын ард түмний холбоогоо өгч наа чи сөрөг хүчинд байх зөв юм шиг байна. Бид нар энэ амралтын нэхий гэж болохгүй ч хувилбар биш. Тэгтээ хинбэ гэдэг хин гэдэг хүн тэрийг удирдах явах вэ? Хитрхи улс төржүүлээд, хитрхи талцуулаад, хитрхи туушраад ингээд явчихгүй хүнд бол өгөхөд болохгүй юм байхгүй шүү дээ л гэж үзэж байгаа. Ер нь яагаад болохгүй гэж сөрөг хүчний дамжаад явж байгаа ийм холбоо байхад ер нь болохгүй юм бол байхгүй шүү дээ. Тийм л бодлоо. За би нэг танаа эвслийн мөрийн хөтөлбөрөөс хэсэгхийг авч бэлдсэн байгаа. Одоо найруулагч үзүүлэх бах тэгэхээр хоёлаа тэрийг үзчихэд эргээд ярилцах уу? За тийм. Нэрийн өмнөөс энийг асууя л да. Тэ яг энэ одоо 5 хувьсгалыг хийнэ, улс төрийн хувьсгал хийнэ, олигарх дэглэмээ салгана, шудраг усны хувьсгал, ард түмний хяналтыг тогтооно, эдийн засгийн хувьсгал, монголчууд баялагтай хаан суун ингээл 5 хувьсгалыг амлсан байж байгаа шүү дээ. Тэгэхээр яг уу ер нь бол хувьсгал чинь хаана байна? Амлалт нэг ард түмний холбоо. Гарны амаа асуулах дээр үрж ийн л дээ. Нэг нүгөө ярихад. Ер нь бол эвслийн тухайн үед амлаж ирсэн мөрийн хөтөлбөрүүдээс засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөд орсон. Зөндөө зүйлүүд орсон байж байгаа. За асуудлын гол нь нөгөө засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр маань хэдэн хувийн хэр биелэлтэй явж байгаа гэдэг чинь бас асуудал байгаа байхгүй юу? Бид нэр өөрөөр хэлбэл шудраг ус эвсэл, ардчсан нам, иргэний зориг ногоон нам энэ одоо намууд нийлж хагаад өөрснийхөө мөрийн хөтөлбөрийг нийлүүлээж засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болгоод хоригдсан байж байгаа. За алийг авах юм, алийг авахгүй гэдгээ тухайн үед ярьж байгаа. За яг одоо энэ 5 хувьсгал гэдэг нэрээр бол орсон юм байхгүй. Ерөнхийдөө бол намуудын мөрийн хөтөлбөрүүд бол бас хоорондоо ижил төстэй ардчсан нам гэсэн шудраг ус тогтооно гэдэг ийм л хүрээнд л одоо ажиллаад явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо засгийн газраас энэ мөрийн хөтөлбөрийнхаа биелэлтийг нэгж байгаа. Улсын хурлын гишүүд. 2 жил хүлээлээ. Одоо энийг олигтойгоо ажилуулаач. Хэдэн хувьтай явж байна. Хувь нь бага байгаа бол энийг нэмэгдүүлээч. Энэ мөрийн хөтөлбөрөөр биелүүлэх талаар онцгой анхаарч ажиллаач гэдэг байдлаар асуудалд хандж байгаа. Тэгэхээр одоо тухайн үед өөрөө амлалтаа нэхэд намуудын амлалтыг одоо нэхээ шаардаад явж исэн хүн одоо амлалтаа ингээд асууж байхад бол бас сонин мэдрэмж төрж байна л дээ. Гэхдээ ийм цаг үе над дээр нэгдгийг бол хизээч мэдчихсэн. Зүгээр Ховд аймгийнхаа тухайд сонгогдсон тооргийнхаа тухайд хийж бүтээн гэсэн зөндөө зүйлүүд бас тухайн үед эвслийнхаа мөрийн хөтөлбөрт, намынхаа мөрийн хөтөлбөрт оруулаад явж исэн юмнууд зөндөө бий. Тэгээ энийг бол түрүүчсэн биелүүлээд эхэлсэн байж байгаа. Тухайлбал одоо аймгийн төв дээр битүү худалдааны зах байрна гэж тэгсэн. Тэгээ тэрийг одоо өнөөдөр ерөнхий сайдын нэрээр гараа явж байгаа ч гэсэн тэрийг одоо хөөцөлдөж бүтээхэд бол улсын хурлын гишүүний хувь нэмэр ороод явж байгаа. Ховд аймагт одоо бас Ховд аймгийн хөгжилд тодорхой хувь нэмрүүдийг оруулна, үйлдвэрүүдийг байрна гэдэг бас амлсан юмнууд бол байгаа л. Энэ бүхнийг бол бас хэрэгжүүлэх гээд хийх гээд явж байгаа юмнууд зөндөө бий. Тэгэхээр би бол ямар ч байсан сонгуул хүрэхэд бол энэ өөрснийхөө амлсан энэ амлалтуудаасаа бол тодорхой дийлэнх хувийг биелүүлсэн байх болов уу гэж бодож байна. Тэгвэл одоо би бүлгээс гарлаа гэд энэ шудраг ус эвслийн амлсан мөрийн хөтөлбөр 5 хувьсгалаас ухарж байгаа хэрэг огтоос биш. Хэдийгээр би бүлэгт байхгүй ч гэсэн энэ 5 хувьсгалыг өөрөөр хэлбэл энэ 5 том өөрчлөлтийг хийхин тулд бол гишүүнийхээ хувьд дэмжиж туслаад явна гэсэн бодолтой байна. Та мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө явна гэдэг та бүлэггүй болчиход байдаг. Гэтэл өнөөдөр нэг ийм юм ажиглагдаад байна л да. Одоо Тэмүүжин гишүүн тийм үү? Хуулийн байгууллагын шинжилгээг би хийх ёстой. Би бат цогсно гэдэг байгаа зөв. Бат цогсох ёстой. Гэхдээ ганцаараа хизээч хийдэггүй байхгүй яа. Тэгвэл улсын хурлаас чинь олонхын саналаар хууль батлагддаг тийм үү? Тэрийг батлуулахын төлөө нам болдог, фракц болдог, лобби хийдэг. Тэгэхээр ганцаараа хүн чинь хэцүү шүү дээ. Би бол танд ганцаараа хэцүү дээ гэж дахин хэлээд байна л да. Хууль зүйн салбарын хүрээнд бол томоохон шинжилгээ явагдаж байгаа.
энэ томоохон шинжлэлийг хин нэгэн хүн дангаараа өмчлөх хэрэг байхгүй л дээ. Ер нь ямар ч хуулийн дээр улсын их хурлын гишүүн хууль санаачлаад ороод тэр нь батлагдсан байсан ч гэсэн тэр баталсан 76 чинь тэр хуулинд бас хамаатай шүү дээ. Өөрөөр хэлбэл дэмжиж баталснараа тэр хуулийг баталсан хүний тоонд орнод. Түүнээс энэ миний хууль юм аа. Би өргөн барьсан юм аа. Тэгээ батлагдсан юм аа гэд хууль өмчлөх асуудал бол улсын их хурлын гишүүд хизээж байж болохгүй. Зүгээр шодрогос ёс тогтоох, шодрогосны хувьсгал гэдээ бас гарч байгаа шүү дээ. Энэ хүрээнд бол хийгдэж байгаа нэг том ажил бол энэ хууль зүйн салбарт хийж байгаа шинжилч юм шүү дээ. Тийм л учраас бид нэр амлсан учраас тэр мөрийн хөтөлбөрөөр биелүүлэхийн тулд өнөөдөр Тэмүүжийн сайдын яамнаас засгийн газраас өргөн барьсан энэ хуулиуд чинь бүгдийн дэмжээл явж байгаа. Би өөр зарим хуулийнхын ажлын хэсгийг ахлагчаар хүртэл ажиллаад явж байгаа. Мөрд халбаны тухай хуулийн ажлын хэсгийг ахлагчтай. Тэгэхээр энэ хууль бол нэлээд сайн хууль болсон уу? Та юу гэж бодож байна? Одоо энийг хүлээж байгаа шүү дээ. Би ер нь боломжийн хууль болсон гэж бодож байгаа. Мөрдөх халд байгуулах ёстой юм байна гэдэгтэй ч одоо санал нэгдэж байгаа. Сүүлийн үед одоо Монголд бол зохион байгуулалтаа гэмтэргүүд их болж шүү дээ. Ялангуяа хар тамхи, хүний 8 гээд одоо мөнгө угаах гээд одоо зүсэн зүйлийн урд нь бидний сонсч дуулаагүй мэддэггүй байсан ийм одоо зохион байгуулалтаа ил дал дараагаар үйлдэгдэг тийм зохион байгуулалтаа бүтц бүлэг одоо хийдэг улс төр эдийн засгаас маш их хамааралтай ийм одоо гэмтэргүүд ихсэж байна. Тэгэхээр дэлхийч гэсэн даяарчлагдаад тэр Америкт гарч байгаа хэрэг тэр хятадд гарч байгаа гэмтэрэг чинь Монголд гарахад байх газаргүй болсон. Ийм тохиолдолд бол ялангуяа бид нар энэ даяарчлагдж байгаа дэлхийн ертөнцид жижигхэн Монгол улс үндэсний аюулгүй байдлаа хангахын тулд энэ гэмтэргээс урьдчилан сэргийлэл тассан зогсоох илрүүлэх ийм чиглэлийн одоо байгууллагыг бол байгуулах нь зөв юм байна гэж үзэж байгаа. Ер нь бол мөрдөх албыг байгуулснаар цагдаагийнхны эрх мэдлийг булааж авлаа гэдэг нэг ийм л юм хэрэгдэт байгаа шүү дээ. Тэгэхээр цагдаа бол нийтдээ 182 төрлийн гэмтэрэг мөрддөг юм байна. За 182. Тэрнээс 5-6-ыг нь л тасалж авч байгаа шүү дээ. Өдөр тутмын ахуйн одоо хэрэгүүд хулгаан гэмтэрэг одоо хүн амны гэмтэрэг машины аваар ослын гэмтэрэгүүд одоо 9 шидэл гэмтэрэгүүд байгаа шүү дээ. Энэ бүхнээсээ илүү гарах чадахгүй байдал өнөөдөр байгаа. Тэгээд ийм гэмтэрэгтэй тэнцэхийн тулд илүү зохион байгуулалтаа илүү мөнгө төрөгтэй зардал мөнгөтэй ийм одоо байгууллагыг байгуулж иж тэмцэх ёстой байна гэдэг ийм итгэл үнэмшлийг бол авсан байж байгаа. Салбар нь дэмжихгүй шүү дээ хамгийн гол нь. Фолклорууд мөрдөн байцаагч нар салбарын дэмжлэг Тэмүүжийн сайд. За яг уу энэ би ингэж л хараад байгаа. Зүгээр энэ байгууллагуудын амбиц гэж бас байна. Ямар ч байгууллага жишээлбэл өөрийнх нь хийж исэн юмыг нь тасалж аваад дахиад нэг өөр газар өгөхтөр мэдээж дургуцлаа илэрхийлж байгаа. Эн чинь одоо гайлаас нэг хэсгийг аваад мэрэгжлийн хяналттай бол эсвэл мэрэгжлийн хяналтаас нэг хэсгийг аваад дахиад нэг өөр газар өгөхөд бас л тэр байгууллагын эсэргүүцэл үзүүлнэ. Гэхдээ яг хөө Тэмүүжийн сайдын хувьд би юу гэж боддог вэ гэхээр бас энэ шинжлэх хийх гэж зориглоод ингээд явж байгаа сайн. Арга барил дээр жах алдаа гаргаад байна үү гэж харж байгаа. Тэгэхээр яг хөө сая бол өчнөө л одоо баалууллаа, өчнөө л юм сонслоо. Би ер нь алдаа тогтол гаргаж байгаа юм байна гэдгийг ойлгож байгаа гэж бодчих. Залуу хүний хувьд тэгээд цаашдаа бол энэ алдаагаа засаад арга барил дээр өөрчлөлт оруулад ингээд явхад болохгүй юм байхгүй л гэж үзэж байгаа. За үзэгчдээ хэдхэн минутын дараа эргүү уулзцгаая. Өглөөний үзэгчдээ ажлын өдөр мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Жич мэдээгээр хөтөлбөр үргэлжилж байна. Цаг үеийн онцлог хүмүүс шуурдаг ярилцах танхимын энэ удаагийн зочноор. Өдрийн минь 225 эдийн засгийн тойрог нэвтрүүлгээ бүлээн авч үзнэ. Мэдээ үргэлжилж байна. Дэлхийн дахина болж буй явдлыг хүрэхэд бэлэн боллоо. Орой мэдээллийн хөтөлбөр танд хүрлээ. Маргаашийн цагтаа дахин уулзцгаая. Энэ бол 2 дугаар суг.
Бид хоёр сая салбарын дэмжлэг авахгүй байна гэдэг дээр ярилцчихсан. Өмнө нь Гүндлэг гүшүүн одоо эрүүл мэндийн сайд багта бас эрүүл мэндийн салбар шинжилэл хийх гэж оролцсон л доо. Гэхдээ маш хүчтэй эсэргүүцэлтэд тулгарсан. Тэгээд огцорчихсон бас л эвслийн засгийн газар байсан. Тэгэхэд би харамсчихсан байхгүй юу? Мань хүн огцронгуудаа нам байгуулад намаасаа гараа явцсан. Тэгээд тийм үйл явдал Тэмүүжин гишүүн дээр давтагдах үедээ гэж би бас боддгийн. Танд та ер нь юу гэж бодож байна энэ талаар? Ер нь бол арга барил дээр гэж би хэлсэн. Сайд хүн улс төрийн шийдвэр гаргадаг. Гэхдээ 100% сайдын үгээр явах албагүй. Салбараа сонсох хэрэгтэй байхгүй. За буулт хийж болно шүү дээ. За энэ бол үнэхээр тэр одоо насаараа олон жил одоо тэр салбарт ажиллаад тэр салбарынхаа онцлогийг мэддэг хүмүүс байж болно шүү дээ. Тэр салбарынхаа онцлогийг мэдж байгаа хүмүүсийнхээ үгийг сонсохгүйгээр зөвхөн миний үгээр л явах ёстой гэдэг ийм муухар байдлаар асуудал хандж байгаа бол энэ буруу. Төрийн алба гэдэг чинь онцлогтой шүү дээ. Одоо жишээлбэл сайд юм уу, дарга ч юм уу, агентлагийн дарга томилогдоод очлоо. Доотлынхаа ажилчдын, доотлынхаа албаа хаагчдын, доотлынхаа дарга нарын үгийг сонсохгүйгээр ажил явахгүй шүү дээ. Тийм учраас энэ тал дээр арга барил гэдэг нь эндээ би жаахан алдаа тогтол гаргаж юу гэж ингэж ойлгож байгаа. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж тэр хоорондоо ярьж хагаад за бид нар ийм шинжилгээ хиймээр байна. Ийм л өөрчлөлт хийчихвэл сайхан болчих гээд байна. Гэхдээ нөгөөдөл нь гүй сайдаа энэ болохгүй. Энэ дээр чи ингэж өөрчлөлт оруулыг бол тэр өөрчлөлтийн хүлээгэл авал та. 100% өөрийнхоороо 100% тэр битсэн хуулийн төслөөрөө явна гэхтэр чинь бас нөгөө эсэргүүцэл үзүүлж байгаа юмуд байгаа бах. Түүнээс биш тэрний цаанууд бол нэг тийм айхтар ирэх ашиг энэ төр хөндөгдөд байгаа нь юу бол гэж бодож байна. Тэгэхээр та Тэмүүжин сайдыг дэмжсэн байр суурьтай байгаа юм байна тийм үү? Би бол ингэж харж байгаа. Ер нь бол энэ үндэсний аюулгүй байдлын чиг үүрэгтэй ажилтдаг энэ байгууллагуудын дарга нар өнөөдөр өөдөөдөөс арч нэг муулаад нэг огцруулна гэд ингээд явж байгаа юм. Энэ чинь Монгол төрд байж болохгүй асуудал шүү дээ. Бидний нэг урд нь яриад байдаг гэсэн Монгол төрийн салаа мөчр бүхэн өөр хоорондоо тэмцэлдэж болохгүй. Энэ тэмцэлтэд байгаа учраас Монгол төр хүчгүй байгаа маа гэдэг л асуудал яриад байгаа шүү дээ. Энийг болох хэрэгтэй. Энийг болоод нэгдээд энэ шинжлэлийнхаа төлөө энэ одоо юмаа зөв болгохын төлөө хамтраад ажиллах юм бол болно гэж үзэж байгаа. Зүгээр Тэмүүжин сайдыг дангаар нь огцруулчаад юу өөрчлөгдөх. Юу ч дээрдэхгүй шүү дээ. Оронд нь хэн ирсэн ч юу дээрдэг. Тийм учраас энэ байдлаараа өнөөдөр ажиллах гад оролдоод үзээд бүр болохгүй бол бүгдээрээ болсон дээр. Бүгдээрээ. Засгаараач болсон дээр тэр салбараараач болсон дээр. Удирдлагууд нь солигдно гэсэн үг шүү дээ. Таарч тохирж ажиллаж чадахгүй байгаа бол. Түүнээс одоо хуулийн салбарынх нь 100% Тэмүүжин эсэргүүцэж байгаа гэж би л бодохгүй. Тэн дотор удирдах албан тушаалд ажиллаж байгаа улсууд Тэмүүжин сайд энэ эдгээр бүгд л хоорондоо ямар нэгэн байдлаар үзэл бодол таарахгүй байгаа учраас зөрчилж байгаа шүү дээ. Сая засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө гэж батлуулж авлаа. Одоо ингээд 97 хоног үлдчихв яач өнөөдөртөө нийлээд 96 ч болж иж магадгүй. Энэ төлөвлөгөөг та хэр хэрэгжинэ гэж бодож байна? Энэ хэр амьдралд нийцсэн төлөвлөгөө вэ? Хэрэгжээсээ билээ гэж бодож байна. Хэрэгжчихвэл сайн. Гэтэ би бол яг ер нь бол өдрөг үзэлтэй хүн. Гэхдээ нэг их өндөр үзүүлэлт гараад эдийн засаг маань өргөс авсан шиг сайхан болоод явчихна гэж бодохгүй байна. Зүгээр яг бас зүгээр сууж ирснээс ажил хийсэн дээр шүд. Тийм учраас засгийн газар өөрөө нэг 23 зүйлтэй юм улсын хурал барьж орж ирсэн. Улсын хурлууд, намууд нь, бүлгүүд нь бүгд ярьсаар байгаа, гишүүд нь ярьсаар байгаад нэлээд өргөжүүлээд нэлээд сайн болгоод явуулах шиг боллоо. За энэ тогтоолын төслийн хэрэгжилтэн 100 хоногийн хугацаатай гэж яриад байгаа. Энэ 100 хоногийн хугацаанд эдийн засгийн идэвхтэй байгаа эдийн засгаа улам идэвхжүүлэх тухай юм яриад байгаа шүү дээ. Идэвхтэй тийм их өндөр идэвхтэй байна гэж би бодохгүй байна. Идэвхгүй байгаа юмыг идэвхжүүлэх биш, эрчимжүүлэх гэдэг үг нь би бол арай дээр байсан юм болов уу гэж бодож байгаа. Тийм учраас энийг яг хэрэгжүүлэхийн тулд мэдээж засгийн газартаа шахалт үзүүлж ажиллана л гэж бодож байгаа. Та нийгмийн хамгаалал, боловсрол, соёл шинжилх ухааны байнгын хороонд дарга. Тэгэхээр танд энэ байнгын хороотой холбоотой асуултууд хэд байна. За гэмт хэрэг бол үнэхээр аимшигтайгаар үлдэгддэг боллоо. Тэгэхээр энэ бол нийгмийн сэтгхүү гэмтэж байна гэсэн үг тийм үү? Ялангуяа өсвөр насны залуучууд.
энэ дээр одоо жишээ нь манай боловсролын байгууллагууд яаж анхаарч ажиллах хэрэгтэй юм бэ? Өнөөдөр гэмт хэрэг гарахаар нь илрүүлдэг нь сайн байна. Илрүүлээд нэг хүнийг шоронд явуулснаар асуудлыг шийдэж чадахгүй юм л та. Тэ. Яг тэр нийгмийн сэтгэл зүй болвол айгүй сонирн байдалтай байна. За энийг нь бас хувь нэмрээ оруулж байгаа улсууд нь бол улсын их хурлын гишүүд, улс төрчид нь бас өөрөө мөн нийгмийн талцуулдаг, бухимдуулдаг, эдийн засаг нь хямардаг, эдийн засаг нь хямрахтаар одоо янз бүрийн асуудлууд хуулиа зөв одоо хэрэгжүүлж чадахгүй, хууль хэрэгжүүлж байгаа байгууллагын ч одоо тэр за дээрэс нь тэр түрүүний би хэлсэн зохион байгуулалтын юм дэргүүд хар тамхи, мансуурдаг, янз бүрийн юм үнэртдэг, донтдог ийм юмнаас ч болоод нөгөө сэтгцэд нь өөрчлөлт ороод зөв бусын одоо урд өмнө сонсч дуулаагүй ийм одоо айхтар гэмт хэрэгүүд одоо гарч шít. Тэгэхээр сэтгэл имзэглэж байгаа мэдээж. Энийг засахын тулд бид нэр улс төрчид нь хүртэл өөрснөө үлгэр жишээ болж улс төрчид нь манлайлж явах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд энэ хууль эрх зүйн орчноо зөв болгоё. За яг манай бодлогын хүрээнд бол гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулийн хилцүүлгийг одоо хууль зүйн байнгын ороотой хамтраад хийсэн. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол бас Монголд хурцаар тавигдж байгаа асуудлуудын нэг мөн. За дээрэс нь бид нэр боловсролын тухай хуулийн одоо багц шинжилгээг бас хийх гэж байна. Тэгэхээр боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын бичих баримт улсын их хурл дээр орж ирсэн. Хилцэх хэсгийг одоо шийдэх гэж байна. Хилцээд явна. Айгүй одоо дажгүй манай боловсролын яамныхан бол харьцангуй их сайн ажиллаж, сайн суусан ийм одоо бодлогын бичих баримт байлаа. Энийг улсын их хурл дээр хилцээ батлан дараа нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого. Тий. За энэтэй үргэлжлүүлээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулна. Ихтэй боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулна. Бага дунд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулна. Сургуулийн өмнөх насны боловсролд өөрчлөлт оруулна гэх мэт боловсролдоо бол цогцоор нь бас шинжилгээ орж ирэх гэж байгаа. Төрийн бодлого гарах гэж байгаа юм бол тэн дотор нь штэ хүн байх ухаан одоо хүн хүнээ хайрлах тийм үү? Хүн хүнээрээ байх тэр тийм одоо ч бид нар чинь боловсролтой иргэн л хүмүүжүүлэх гээд давх гээд байна штэ. 20 хэдэн жил давхлаа штэ. Гэтэл хүн байхын утга учирыг заахаа ер болчихжээ. Ахмад наснаа хүндлэхээ болчих. Ямар ч гэмт хэрэгээс айхаа болчих. Тэр зүйлүүд бол орж байгаа. Ер нь бол бидний нэг том алдаа бол боловсрол дээр тоо сайн боддог байх хэвээр, англи хэл мэддэг байх хэвээр, түүхээ сайн мэддэг байх хэвээр гэсэн нэг ийм л хідэн нөгөө зүйлүүдийг л яриад байгаа. Хос энэ ирээдүйд энэ зах зээлийн нийгэмд, энэ чөлөөт нийгэмд чинь бид нар бие яаж авч явах хэвээр гэдэг энэ бас өөр төрлийн хичээлүүдийг хүүхдүүд програмаар хангаж төрийн бодлого болгож ингэж оруулж ухамсарлах хэрэгтэй ш. Бид нар одоо авилгатай тэмцэнэ гэж ярьж байгаа. Авилга гэдэг чинь зүгээр нэг өргөс авсан юм шиг аваад дуусчдаг зүйл биш шүү дээ. Тэгэхээр одоо ирээдүйн Монгол улсын иргэд, ирээдүйн одоо Монгол улсыг авч явах иргэдтэй одооноос эхлээд энэ хүний юмыг зөвшөөрлөгөө авч болдгоо маа, хууль ёс юмыг хийж болдгоо маа, хүнтэй хамаагүй хэрэлдэж маргалдаж хүнийг доромжиж болдгоо маа гэдэг ийм ёс суртахууны хүмүүжлийг нь хүртэл олох ёстой байхгүй. Тэгээд дээр үедээ бол манай монголчууд ч юм бол нөгөө аав ээж шашин шүтлэг одоо бүх юмараа дамжуулаад энийг хийгээд гэрийн боловсрол сайтай байсан. Энэ хүмүүжлээр аав ээж нь ямар хүмүүжлэлтэй байна? Хүүхдүүд нь тийм л хүмүүжлэлтэй болж төлөвшчихлээ шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө их эцгүүд нь ч ажил багтаа болсон хүүхдтэйгээ тулж ажилтдаг хүүхдүүд нь ч нэг өрөөнд дараа суучдаг зурагт телевизээр одоо нөгөө захим ертөнцийнтэйгээ харьцаад явждаг. Захим ертөнц гэдэг юмд чинь сайн ч юм үзүүлж байгаа юм байна, муухай жишээ үзүүлж байгаа, буруу юм сургаж байгаа юм уу ч зөндөө байна шүү дээ. Тэгээ энэ одоо янз бүрийн одоо аллах ядлагтай 9 шидийн кино гарч ийн. Тэгэхээр энэ юм дээр ч хүртэл одоо бас төрийн бодлого төгсөл байгаа байхгүй. Манай телевизийнхэнд мөрдөгддөг нэг юм байдیں۔ Хууль одоо хуулийн зохицуулт ч юм уу те бид нар зохиогчийн эрхийн хуулийн дагуу гаднаас контентоо худалдаж авдаг. Тэгэхээр бид нар кино худалдаж авдаг. Киногаа үзэгчтэй үзүүлдэг. Гэтэл солонгос кинонууд маш хямдхан байдаг байхгүй юу? Бараг үнгүй шахав. Тийм учраас телевизүүд тэрийг л авдаг. Гэтэл өнөөдөр хүмүүс нийгэм юу шүүмжилж байна гэхээр телевизүүд асар их солонгос кино гаргаж байна. Солонгосын соёлын давталгоо бид нар л орж ирж байна. Энийг төрөөс анхаараач гэдэг. Тэгэхээр энийг яаж анхаарах хэвтэй вэ? Солонгос киногоо бойлгийн хууль гаргаж болохгүй. Тий, боол гэж хууль гаргаж болохгүй. Улс төрчтөнд хүртэл энийг яриад одоо солонгосын юм уу бусад орнуудаас савнгийн доор үзэл тэгэл одоо эн чин соёлын давталгаа хийгээд байна л гэж ярьж байгаа. Гэхдээ Монгол төр яагаад энийг хийж болохгүй вэ? Жишээлбэл засгийн газраас бодлого гаргаад одоо жишээлбэл говьсон түүхүүд байна, янз бүрийн юмнууд байна. Түүхээ зөв болгож
тэрнээс одоо үр хүүхдүүдэд залуучуудаа үлгэр дуурайл авахус тийм зүйлийг нь бодлогоо шингээж өгөөд тийм кинонуудыг төрөөс мөнгө гаргаад захиалаад хийлгээд цацж болно шүү дээ. Тэгэхээр ийм одоо жишээл үндэсний одоо сүүлийн үед яг бас сериалууд их гарч байна л да, Монгол сериалууд бас хөөрхий. Гэхдээ тэндээ бол бас л нэг дутагдал шүүмжлүүд нь бол дахиад нэг алсан, дахиад нэг садар самуу, дахиад нэг одоо хүүхдүүд буруу үлгэр дуурайл үзүүлэхээр юмнууд бас гараад байна л да. Тэр үзэгчтэй татахын тулд бол тийм зүйлүүдийг оруулдаг юм шиг байна л да. Гэхдээ тэнд нь бодлого шингэх ёстой байхгүй. Манайх шиг агуу түүхтэй, агуу уламжлалтай ийм сайхан орон, ийм сайхан ард түмэн болвол тэр ёс уламжил энэ бүх юмудаа эцэг өвгдийн тэр сургадаг байсан, миний аавын сургадаг байсан, миний ээжийн сургадаг байсан, өвөө эмээ нарын сургадаг байсан тэр сургаалуудыг шингээсэн тийм киног нь хийгээд тэр кино урлагаараа дамжуулаад энэ урлагийн бүтээлүүдээр дамжуулаад энэ залуучуудын толгоонд нэвтрэх гэж оролдох хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй болохоор нөгөө солонгосууд тэгээд сүүлийн үед ч одоо солонгосын залуучуудыг дуурайгаад ир юм мэддэхгүй л одоо үсээ янз бүрээр самдаг хувц сундрын ч гэсэн одоо хаашаа янз хийж болцсон юм дээ. Тийм л болцсон л байна шүү дээ. Төрөөс киночдыг дэмжих тийм сан байгуулах тийм хуулийн төсөл боловсруулж байгаа юм байлаа. Боловсролын яам дээр явж байгаа. Байнгын хорон дээр харах орж ирээгүй байгаа юу? Орж ирээгүй байгаа. Орж ирвэл бид нар мэдээж дэмжинэ. Энэ бол зөв-зөвтэй асуудал. Ер нь бол төр өөрөө үдс сурталтай байх хэрэгтэй байхгүй. Социализмын үед үдс сурталч байсан шүү дээ. Одоо шил атрыг эзэмшээгээл янз бүрийн гоё дуунууд гараад хүмүүс одоо залуучууд бүгдээрээ уриалаад ингээл яваад ажил хөдөлмөрт уриалсан ийм юмнууд байлаа шүү дээ. Одоо тийм төрийн үдс суртал гэдэг юм чинь бас тодорхой хэмжээнд өгүүлэх гэж байгаа. Яг социализмыг хуульсан биш л дээ. Гэхдээ арай өөр арга барилаар, арай өөр байдлаар одоо ажил хийвэл амт тусна гэдэг ч юм уу. Энэ хүүхдүүдэд ажил хөдөлмөр эрхлэх, сонирхлыг бий болгох, архитаар сууж хэрглэж болохгүй гэдэг энэ одоо буруу зуршлаас нь салгах ч гэдэг юм уу. Сайхан юмнуудыг одоо тусгасан тийм урлагийн бүтээлд дамжуулаад хийж болж байна. Одоо бол харахад бол тиймэрхүү хэлбэрээр илүү энэ залуучуудын тархитлагоонд нэвтрэх нь их амар болсон юм шиг надад санагдаж байгаа. Сүүлийн үед бол одоо бидний үе шиг одоо тэр одоо мундаг сайхан ном уншдаг хүүхдүүд чинь ховор болцсон юм удаа л гэж харагдаж байгаа шүү дээ. Монгол улсын ерөнхий сайдын охин авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гинэ. Энэ бол одоо байх соёл мөн үү? Одоо чинь манай охиныг авилгатай тэмцэх газар шалгаж байгаа. Авилгатай тэмцэх газар юм л бол одоо миний эргэн тойрны хүмүүсийг шалгаад байх ингээд ерөнхий сайд мэддэг. Тэгтэн зэрэг эргээд авилгатай тэмцэх газар хэвлэлийн баг хуралцаарлаад энэ хүний охиныг шалгаж байгаа. За өнөөдөр бүр ахлах зөвлөх лөөмөдийн ганц өхийг шалгаж байгаа гэдгээр мэдээлэл хийчихлээ. Гэхдээ ер нь гин буруутай үйлдэл хийсэн бол хэнийг ч шалгах хэрэгтэй шүү дээ. Шалгах ёстой. Зүгээр энэний цаана ямар нэгэн одоо улс төрийн ашиг онжоо олох ч юм уу эсвэл арай өөр байдлаар ашиглах гэж байгаа юмнууд байхгүй л болов шүү дээ. Гэхдээ манай ерөнхий сайд бол хэлж байгаа нь бол авилгатай тэмцэх газар гэж нэг айхтар газар бий боллоо. Миний ч ажил хийхгүй байна. Манай охиныг ч оролдоод байна, зөвлөхийг ч оролдоод байна гэдэг л ийм зүйл яриад байгаа. Энэ Монгол улсын ерөнхий сайд хүний амнаас гардаг үг биш. Үнэхээр Алтан уяг ерөнхий сайдын охин янз бүрийн асуудалд оролцсон бол шалгагдаад явах хэрэгтэй шүү дээ. Яагаад заавал тийм дарах хэрэгтэй байх хэвээр. Уучлаарай, дарахын хэрэгтэй биш. Би энэ талаас нь яриад байна. Улс төрийн соёл тийм үү, ёс суртахуун гэж байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр манай охин шалгагдж байна, намайг ажил хийхгүй байна гэхин оронд тэр хүн ард түмнээсээ хандаж уучлал гуйж болдгоо юм уу? Яг уу тэр хүний гин буруутайг шүүх тогтоох байх л да. Тэр болтол хэнийг ч бид нар ядлах хэрэггүй. Гэхдээ гэр бүлийнхэн маань ийм хэрэгт холбогдож байна. Уучлаарай. За огцорхоо болио. Зүгээр л уучлал гуйчихж болдгоо юм бах та. Манай тийм улс төрийн соёл, тийм ёс суртахууны соёл, ёс зүйн соёл одоо суугаагүй байна л да. Тийм суулгах хэрэгтэй. Энэ хуулийн хэрэгцээ орчинд дооч хийж өгөх хэрэгтэй. Өөрснөөсөө ч гэсэн үлгэр жишээ авч ингэж явах хэрэгтэй байхгүй юу? Би сонсч байсан. Японы гадаад хэргийн сайд нэг Солонгос хоолны газраас 400 еврогийн хоолны толгой аваад огцорч ирсэн. Английн Батан хамгаалахын сайд найзгаа гадаад дайлчтай хамт авч явснаас бол огцорч ирсэн. Саяхан Солонгосын ерөнхий сайд огцорчлоо шүү дээ. Усан онгоцч ивэд хэдэн хүн ам алдсан. Би одоо хариуцлахгүй ажиллаа уучлаарай. Би ажлаа өглөө гэдэг ингэж өгч шүү дээ. Гэхдээ ийм хэмжээний ёс суртахуун, ёс зүй одоо манай улс төрчд байх хэрэгтэй байхгүй. Одоо нэг албан тушаалд очдог тэрнийхээ үхэн хатан зуурладаг, сүнс нь хорогддог юм байж тарахгүй шүү дээ.
Гэхдээ тэр ажлыг чи өгөөд ингээд эр зориг гаргаад за би одоо боллоо. Одоо энэ ажил албан тушаалаа өгчлөө гэхдээ ард түмэн ч гэсэн үнэлнэ шүү дээ. Гэхдээ эн чинь харин ёс зүйтэй. Эн чинь харин мундаг хүн байна. Энэ албан тушаалтайгаа зууралдахгүй байна. Өөртөө хариуцлах тоос чаддсан байна. Тийм учраас энэ хүний чинь дахиад улсын хурлд нь сонгоё. Энэ улс төртөнд байлгая гэдэг сэтгүүл чинь харин эсрэгээр төрөх юм шүү. Албан тушаалтайгаа л улам зууралддаг. Эндээсээ л яачихвал одоо галуу юулах гэж байгаа юм шиг иймэрхүү хандлага одоо сүүлийн үед байна л да. Тэгээд энийгээ бид өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөх хэрэгтэй. Та албан тушаал сайд болоогүй учраас албан тушаалын амтыг мэдэхгүй байгаа юм шүү. Зүгээр л их хурлын гишүүн гэдэг чинь зүгээр ихний алхам юм шүү. За магадгүй зүгээр. Гэхдээ ер нь бол би бол хизээш тэгж боддог. Өнөөдөр би улсын хурлын гишүүн байна. Маргааш очоо сонгогчдороо дүн тавиулна. Миний энэ улс төрт байх уу байхгүй юу гэдэг хин нэгэн нам биш, аль нэгэн нам биш, хин нэгэн хүн биш. Миний хүсэл зоригоор шийдэгдэх асуудал биш. Миний улс төрт байх уу байхгүй юу гэдэг миний сонгогч шийднэ. Сонгогч нэгэн шийдээд за та хэрэггүй гэсэн бол тэгэл яваад өгнө. Тэнд зууралтад байх юм байхгүй шүү дээ. Энд одоо нэг бүр нэг айхтар үхэн хатан сүнс нь хорогдмоор одоо газар бол биш шүү дээ. Та хоёр л мэдэхгүй байна да. Тэнд нэг тийм юм байна да. Та ямар Twitter хаягтай вэ? Twitter хаяг анх сонгуулийн үеэр нэг одоо Facebook хаягтай байж нэг Twitter хаяг нээх гэж байгаа тэгээ болсон. Яасан гэхээр хашраацсан юм л да намайг. Миний өмнөөс Twitter хаяг нээгээд өөрөөр хэлбэл хүмүүстэй жиргэл гисэн байхгүй миний өмнөөс. Тэгээд одоо хэлэхгүй үг хэлээд янз бүрийн одоо бүдүүлэг үг хэллгүүдийг хэлээд тэгээд тухайн үед би телевизээр ч ярьсан сонирхолтой ч гэсэн одоо ярьслага хийгээд нөгөө ардын намын цогт гэрлгээд тийм ба хариуцсан хүнийг занал хийсэн. Тэр үнтэй арилж чамаа ална бүлэн одоо яадаг ч гэнэ бүр айхтар би амьдралдаа миний амнаас гарч үзээгүй тийм үгнүүдийг хэллгүүдийг гаргаж ирсэн. Тэгэхээр би тухайн үед юу гэсэн бэ гэхээр би Twitter хаяг байхгүй хизээч энэ Twitter хаягийг нээхгүй тийм хэмжээний завтаач хүн биш гэж. Үнэхээр тэрнээс хойш бол энэ Twitter хаягтай болох хүсэл сонирхол маань буурсан. Одоо ингээд хаагаа ичсэн учраас өөр нэг асуудал гарахгүй байх гэж бодсон. За тэгэхээр амлалт нэг ард түмний хөдөлгөөнөө хэрвээ шудраг хүн хурж ирээд тамаа тэмдэгэ өгөөч би хийгээд явъя гэвэл та өгөх юм байна тийм үү? Өгнө. Над өгөх үү? Зүгээр одоо таны хийх ажил бол нэлээ өөр л дээ. Сэтгүүлч хүн заавал одоо их амлалтны ард түмний холбоог одоо яг үнэхээр энэ бос сэтгүүлчийн ажлыг болоод ерөөс амлалтны ард түмний холбоогоо удирдаад тэгээд ингээд ажиллах ийм сонирхол байна. Та надад холбоогоо өгчих гэвэл би болохгүй юм байхгүй л гэж бодож байгаа. Гэхдээ амлалтны ард түмний холбоо гэдэг бол зөвхөн Батцогт уянга гэдэг хүмүүсийн хувь өмч бол биш. Энэ бол нийт ард түмний захиралгаар бүтсэн хэдийгээр бид нэр үүсгэн байгуулагч нь хэдий ч энэ бол бас амлалтны ард түмний холбооныхоо гишүүд эднэрээс бол асуух ийм зүйлүүд гарах байх гэж байна. За баярлалаа танд. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн цаг дуусаж байна. За баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Ирэх даваа гарагийн 21 цагта эрг уулзцгаая. Баяртай. За баярлалаа.